Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Алсын араа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого Монгол Улсын их хурлын 24 оны 8 дугаар сарын 27 оны өдрийн 21 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-2-2-13-д заасан байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж бизнес дэх байгаль орчны үнэлгээний ангиллыг цөөрүүлж төрийн оролцоог бууруулах зорилтыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлэн батлуулсан. Батлагдсан үзэл баримтлалын хүрээнд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан холбогдох төрийн болон төрийн бас байгууллагын оролцоог ханган 3 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж саналыг тусгалаа. Мөн Монгол Улсын засгийн газрын гишүүдээс санал авч тусгасан бөгөөд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу сангийн яам, хууль зүйн дотоод хэргийн яамнаас засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэх зөвшөөрлийг авч засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу улсын их хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар өргөн бариад байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж 2012 онд шинжлэгдсэн найруулга хийгдсэн. Уг хуулийг хэрэгжүүлж ирсэн хугацаанд хуулийн зарим зүйл заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалтын хувьд давхцах, тодорхой бос хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчид эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг бэрхшээл гарах болсон тул асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг боловсронгуй болох ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж эдийн засаг хөгжлийн хувьд харилцан адилгүй боловч байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийх эрх зүйн ижил түвшний 5 улс байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг үйл ажиллагаанд ашигладаг 5 олон улсын байгууллагын туршлагыг судлан харьцуулсан шинжилгээ хийж хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр гарсан нөхцөл байдлыг хянан үзээд зарим шаардлага тодорхойгүй, бичиг баримтын бүрдлийн ангиллал ойлгомжгүй, давтсан шинжтэй үүрэг хариуцлагын зохицуулалт тусгагдаагүй улмаас хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс зарим хэсэг заалтыг шинээр нэмэх, зарим хэсэг заалтыг өөрчлөн найруулах зэргээр байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулж их бичвэрт 19 хэсэг 6 заалтыг нэмж тусган 12 хэсэг 3 заалтыг өөрчлөн найруулж нийт хуулийн 48 заалтыг өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар 1. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх зэрэг асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэх юм аа. 2. Асуудал эргэсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэрэгсэн мэрэгжилтэн ажилуулах, ангижлыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэх юм аа. 3. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний шинжилсэн ангиллаар нийт төслийн 36% нь ангиллал буурч байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудасаар бүртгүүлэх боломжтой болно. Мөн аймаг нийслэлийн түвшинд хийгдэж байгаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийн 30% нь шалгах хуудасаар бүртгүүлж үнэлгээ шаардахгүй болох юм аа. 4. Байгаль орчны үнэлгээний цахим шилжилт болон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлнэ. 5. Монгол Улсын үндсэн хууль заасан иргэний мэдэх эрхийг хангахтай холбоотой зохицуултууд тусгагдсан юм аа. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлц хэсгийг дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. За хуулийн төслийн талаар байгаль